Сэмэцэнэ намайг Мөнхо гэдэг. Тэгээд өнөөдөр хичээлээ тавчаад нэрээ солиулахаар нэг цагийн өвчтний дээр очиход байсан. За тэгээд энэ хурал дээр яг асуудал гэх юм бол маш их санал гомдол ирж байна. Тэгээд ерөөдөө өөрийнхөө ажлыг биш юм ажиллаа ингээд төлөв хэмээр байна. Тэгээд ингээд хүмүүсийн цаг завыг нь өгөхгүйгээр ерөөдөө ингээд илүү тутуу юм хийхгүйгээр ингээд хүмүүстэй ингээд үйлчлэгээ үзүүлмээр байна. Тэгээд ийм асуудлаар ярьж байна. Тэгээд танад өөр санал юу байна? Тэгэхээр өнөөдөр би нэг ажлынхаа дундуур нэг чулуу авчих. Хоёр цаг. За яг юу ямар асуудлаар шулаач байгаа? Ажил хүмүүс. За удаас юу захицсан байхгүй юу? Тэгээд нөгөө нь ирээд камера надад ирсэн ирээ. Тэгээд тэрийг авахгүй буцлаа гэхээ. За тэгвэл ийм юм дээр болохоор ерөөсөө юу чөлөө хүмүүргүй нугасаа хүний төвчлөлтэй байгаа зүйлээ. Тийм учраас ингээд хүний юу хандвал наадха дараа нь тэгээд зохицуулчих болохгүй. Тэдгээр үнээр санал гомдол ихтэй байна шүү дээ. За тэгээд ингээд өнөөдрийн холбоослаа одоо ингээд нэг санал гомдолтоос сайн анхаарцгаарай. За Тэгэхээр буруу зүйл үстэй батар чөлөөч гэсэн чинь үгүй юм тий. Энэ үгүй юм даа. Өнөөдөр цөөхөл үдээсэн даа. Царай цагс нэмээд гаргаад тавьчих. Тэгээ чамаар өөр юу вэ та? Ажил хэрэглэх зүйлийг ууц цагтаа байх юм даа тий. Ажил дээр ингээд холбооцсон юм ерөөс болохгүй. Одоо энэ ажил агуулж хэлэх маа. Яг юу хүн маа. Тэрийг хатгүй юм. Сервисагийн хэлсэн шүү дээ. Хайр хэзээ болсон? Тэгжээ болсон шүү дээ. Саний цагаас ерөөсөө гарч ирдгүй. Нэг цаг хүлээлээ. Одоо энэ тэр хүний хариуцлага ахлах гэдэг хүн байдаг бол тэрнтэй уулзаад ирээ та. 3 hours later. Ямар үйлчлэг авч байгаа юм бэ? Би нэрээ солиулах таа. Манай ажилтан хэдэн цаг болсон бэ? Нэг цаг. Ханаа цаг гэдэг чинь юм бол яг хүний ингээд цай уун, хоол идэн жоо хаварна, ажлын стрессийг тайлбарна гэх юм байна. Тэгэхээр одоо ер нь манай ажилтан ажилдаа орж байгаа хаа. Гэхдээ одоо миний ч гэсэн цайны цаг болчлоо. Та тэгэхээр хэсэг хугацааны дараа ирээ за. За сайн байцгаана уу. Ингээ би өнөөдөр ингээд нэрээ солиулахад нэг үйлчлэгийн ингээд цэгтэр ирсэн баггүй юу. Тэгсэн чинь ингээд юусоо ингээд бүгдээрээ цайндаа орсон гээл амар ингээд хүн сурталтай байсан. Тэгээд би бүр ингээд 4-5 цаг хүлээсэн бүгдээрээ цайнасаа гарч ирээгүй. Одоо ингээд цайны цаг гээл Ташуу. Чин одоо асуудал шийдэх үү? би танай ингээд бүр 4-5 цаг хүлээсэн шүү дээ. Зүгээрээ. Одоо ингээс бид шийдэх юм сууч. Тэгээ чиний бичгээр гэдэг чинь бүрийн юм уу? Бүрийн байна. За бичгээр өмдөд гаргаад байна. За манай ихэд ажилтан дээр тэгээд үйл амжиж Тэгээ би өөрийнхөө ажлыг ингээд дуусгах хэмжээжлээ аваад дууссан. Уусаа ингээд юм шодрог байсан дээр. Тэгэхгүй бол үнэхээр ингээд энэ байх ерөөсөө нөх хөдөлж өгөхгүй байна. Ингээд тэр уцаараа онцлоод энэ их бас цагдаагаа нүрэ болсон. Ерөөсөө ингээд ажлаа ерөөсөө хийхгүй одоо ингээд нүрээ дараа юм хөө байлтай байна та. Үе энэ өвлөхийн хол гараагаад ир.
Тэгээд сая таны цагтаа гэж байгаа сая хилчгүй байх ямар санаа гардаг юм бэ? Би ингээд сайн нөгөө хэлсэн шүү дээ ингээд нэрээ солиулахаар нэг цэг үйлчлэгэнд ирсэн чинь ингээд ерөөсөө ажилчдаг ингээд намайг тоохгүй одоо би ингээд дарга руу орж ийн. Сайн байна уу ингээд танай ажилчид ерөөсөө ингээд намайг ерөөсөө тоохгүй байх юм. Тэгээд ингээд би бүр 4-5 цаг ингээд хүлээлээ. Нэрээ солиулахын тулд Одоо ингээд тавьлаа нацаад үстэй хойлоо нацаад үстэй хойлоо сайн ярилцаа. тэгээд танай ажилчид ингээд арай л амар сонио хүн сурталтай юм ингээд оюутан болохоор эсвэл тоодгүй болоо заавал ингээд За уучлаарай. Тэгээд одоо ингээд хоёул зогсоод хойлоо сайн ярилцъя. Яг ингээд чиний асуудлыг ингээд шийдэдэг үү? За ямар үйлчлэг авах гэсэн манайд болоо. би ингээд нэрээ солиулчихсан. За. Чи ингээд ажилтан дээр нэгсэн чи ингээд би цайны цаг байна. Тэгээд цайны цаг дуусахаар хүрээдэг гэсэн. Тэгээд яг тараад яваад 30 минут болчоод орсон чинь цайны цаг дуусаагүй байсан. Тэгээд ахлах дээр нэгсэн чи нүрээ будаал намайг юус үл таасан шинжтэй байсан. Тэгээд лайв хийсэн чинь болохоор ингээд шат дараатай байд юм аа гэх. Тэгээд тэрний яг миний хувьас бол ингээд лайв шоу хийсэн буруулах та тэгээд ажилтан дээр нэхэд тавьсан чинь намайг чи ингээд ийм олон юм ингээд үнэмлэхээр авчихгүй натанд хөлбөр болгоод авчлаа гэдгийгсэн. Тэгээд тэрийг ингээд цайны цагт орж ийна гэхээс өмнө хэлж мэдж болтгүй байсан юм болоо. За би одоо ингээд тодорхой энэ ажлыг хариуцсан ажилчтайгаа ингээд яриа. За тэгээд юуны өмнө эхлээд эднэрээ ингээд бүгдийг хуулбарлаад эцэг эхийнхаа юунуудыг ингээд бичиг баримтыг нь бас мөн адилхан ингээд хуулбарлаад аваад тэр тэгээд би ажилчтай ингээд юугаад чиний юу гэж ингээд бүтээдэг үү? За